Үеийнхээ маань нийлээд 23 оноос хойш зөндөө аяллыг бид нар бас зохион байгуулсан байна. За энэхүү аялал маань 24 оны 12 сард болж исэн. Тэгээд тухайд манай энэ зулаа одоо үеийнгийн хэсэг найз нөхдүүд минь нийлээд Баг тэнгэрийн амаар ингэж алхаж исэн. Урнаа, инх баяр манай урнаа байна бас. Дулмаа, эмч, манай зулаа, энэ инх баяр. Одоо энд бурмаа минь гарна. Тэгээд Бадам сүрэн энэ манай нэг найз авчирч ирсэн. Энэ Бадралмаа, Дулмаа эмч, урнаа эмч гэл ийм хэсэг бүлэг нөхдүүд маань ингээд бид нар ингээд аялаад бас түүхээ бүтээлцэж байсан юм байна. Ер нь бол цаашид одоо нөгөө энэхүү алхалтын клуб маань ерөнхийдөө алхалт, авиралт ингээд бүх юмыг ингээд өөрсдөө хэмжээнд тааруулж хийх болно. Баг тэнгэрийн амаараа бид нар ингээд аялж зугаалж явахдаас хөрхөн TikTok бүжиг хийсэн, бие биентэйгээ танилцсан, бас гой зураг даруулсан. Аялын маань нэг хэсэг болохоор ер нь бол бас хүн байгальтаа тасан зохицож, байгальтаа бас гой зураг даруулж, байгалийнхаа үзэсгэлэн одоо нэг манай Монгол орн чинь дөрвөн улирлын тэр өнгө, үзэмж, үзэсгэлэн тэгээд дөрвөн улиралд бас манай Монгол орны байгаль, цаг, уур, агаар яаж өөрчлөгддөг, тэрэнд тааруулаад хувцас яаж зохицуулж өмсөх гээд гих мэтчлэн ер нь аялал авиралт маань ер нь хүнд маш их тийм мэдлэгийг олгож байдаг. Өнөөдөр хүн нэг өрөөнөөс гараад гэртээ ирээл ажилдаа яваад байвал хүн өөрийгөө нөгөө байгальд зохицуулж яаж хувцлах уу, яах уу, тэр байгалийн одоо тэр хүчин зүйлсээс өөрийгөө яаж хамгаалах уу гэдэг бас тийм мэдлэгт суралцаж чаддаггүй. Ингээд нэг аялал авиралт гэдэг маань бас өөрийгөө тэр байгальд яаж дасан зохицуулах уу, өөрийгөө яаж авч явах уу. Өнөөдөр тэгээд нэг байгалаасаа янз бүрийнхаа витаминыг авна. Одоо бид нар чинь бас 40 нэмхүүд чинь нөгөө ясны сэрэгжилт одоо өөрийгөө нөгөө бие махбодыг хүүтэнд дасан зохицуулах, халуунд дасан зохицуулах. Тэгээ эдгээр маань бидний биед маш хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд ингээд хүчил төрөгч, эрүүл цаг агаар гэдэг маань биднэрт маш их тийм нөгөө энергийг өгдөг, биднийг цэнгэлж байдаг. Тэгээд бидний бие махбодыг нөгөө витаминээр одоо хангаж өгдөг. Тэгээд нийгэмшиж чаддаг бид нар. Амьдрал болохоор нөгөө сайтай муутай, сайн мууч хүн ирж очдог. Тэгээд энд бид нар бас нөгөө нэг бэлэн байдаг. Хамтын хүчээр багаар бас зөндөө олон аялал, авиралт, дурсамжуудыг бүтээж чаддаг гэдгийг нөгөө бид нар бас харуулж чаддгаараа энэхүү аялал, зугаалга ингээд нөгөө эрүүл хөдөлгөөн, эрүүл хооллолт, одоо найз нөхөрлийн үнцэн гэд өчнөө юмыг бас бид нар бие биендээ өгч чаддаг. Тэрнээс суралцаж чаддаг. Одоо тэгээ бид нар бас яаж зургаа даруулах уу, энэхүү тэр дурсамжийг яаж бүтээх үү гэл хүн болгоны толгой маш сайн сайхан юмны төлөө бас ажилдгаа. Баг тэнгэрийн амны нэг онцлог нь болохоор шар ламын агуу байдаг. Шар ламын агуу чинь бас нөгөө тэнд нэг лам бясалгаж олон жил сууж исэн гэж сонсч исэн. Тэгээд шар ламын агууд ирж бас тийм агуйн зураг тэгээ бас байгалийн үзэсгэлэн нарлууга хараад бид нар бас залбирах, өрөөх, бясалгах гих мэтлэн бас сайн сайхан юмыг бас хийж, өрөөж, бие бинийгээ магтаал, сайн сайхан үгээр бас мялааж байдаг нь бас нөгөө найз нөхдийн, үерхэл нөхөрлийн одоо нийгэмшиж чадсны үнцэн гэдэг юм бас оршдгоо. Ингээд иймэрхүү сайхан цаг агаарт аялж нөхөрлөөд найзлаад явах юм бол бид нар бас өчнөө олон үнцнийг бүтээж чаддаг гэдгийг харуулж чаддаг л да.